Ja, der erste Eindruck ist, dass Dachern Юуны өмнө бол урт өвлийн улирлын дараа үнэхээр сайхан дулаахан цаг агаартай хөгтөж авлаа. Тэгээд бид бол Дархан хоттой бол маш найрамдалтаас харьцаатай. Дархан хот бол үнэхээр найрсаг зочлонтой тийм илгэмсэг нээлттэй хот байна. Дархан хоттой бол бас урт удаан бас найрсаг хамтын харилцаатай байсан. Тэгээд энэ харилцааг бас мэдээж цаашид ч гэсэн үргэлжлүүлэн хөгжүүлэх хүсэлтэй байгаа. Тэгээд засаг даргын бас хэлсэнчлэн боловсролын салбарт ч гэсэн бид одоо хамтын ажиллагаагаа цаашаа хөгжүүлэх бас хүсэлтэй түүнийг бол бас хүлээж авч байна. Ялангуяа Монгол Германы хамтын ажиллагааны хүрээнд боловсрол бол одоо тэргүүлэх чиглэлд ордог. Бид бол нийтдээ 3-4 чиглэлд бол Монгол улстай хамтын ажиллагаа одоо хөгжүүлж явсан. Боловсрол гэдэг тэр дундаа бол одоо мэргэжил сургалт үйлдвэрлэлийн боловсролтэй чадварлаг одоо боловсруулж бэлтгэх энэ дээр бол бид анхаарч ажиллахыг эрмэлзэлдэг. Дархан хотод ч гэсэн политехникийн коллеж дээр өндөр хүчтэй захиргааны өндөр хүчтэй эрчим хүч гэдэг гэх мэтчлэн одоо салбарт бол боловсруулалтыг дэмжихийг бол зорж байгаа. Тэгээд энийг ч гэсэн илүү төлхөө хөгжүүлнэ гэж бодож байна. Wir werden das mitnehmen und prüfen und ich bin auch zuversichtlich, dass wir das auf jeden Fall fortsetzen können.